За хай. За хай. Шинэхэн 7 хоногийн минь. Миндээ. За. За. Өнөөдрийн сэдв бол нойр гэдэг сэдвээр ярилцах байгаа. За. Яагаад нойрыг сонгох болсон бэ гэхээр би ингээд сүүлд нэг подкаст сонсохгүй юу. Тэгээд тэр подкастн дээр бүр юм нойр судалдаг тийм scientist эрдэмтдүүд байдаг юм байлээ. Тийм тусдаа шинжлэх ухаантай. Тэгээд тийм подкаст сонсон чинь бүр амар олон шинэ мэдээлэл сонсоод тэгээд тэрийг би орс хэл дээр сонсон болохоор нэг хүмүүс мэдэхгүй байж магадгүй юм байна гэж бодоод тэгээд энэ сэдвийг сонгоё гэж шийдсэн байхгүй юу. Тийм. За. Тийм ээ. За шууд эхэлчих үү. За тэгье. За би болохоор хоёр асуултанд хариулт бэлдсэн. Бид хоёр ингээ хоёр асуултаар хувааж агаад тэгээд тэр асуултаараа судалгаа хийгээ жоохон мэдээлэл бэлдсэн байгаа. Тийм. За миний асуулт болохоор эхний асуулт нь хүн яагаад унтах хэрэгтэй вэ гэсэн асуулт байгаа. Ер нь бол бид нэр хүн болгон л мэдж байгаа шүү дээ. Унтах бол биологийн явц хүн болгол унтах хэрэгтэй. Унтчихж амьд явна. Тийм учраас яг энэ дээр бол тэгэж амар унтах гэдэг нь тийм гэд олон нуршаад хариулт олцсонгүй. За тийм байла. Тэгээд хоёр дахь нь болохоор хүн унтаж байхад хүний биед ямар процессыг явагддаг вэ гэсэн асуулт байна. Энэ дээр болохоор нэлээ олон мэдээлэл бэлдсэн. Тэгээ бүгдийг нь ярьж амжих үгүйгээ сайн мэдэхгүй байна. Гэхдээ яг чухал гэснүүдээ хуваагаад авчи. За хамгийн ихэнд тэр подкастаас олж мэдэж авсан сонирхолтой зүйл гэх юм бол өмнө нь эрдэмтдүүд таамаглахдаа хүн одоо хөгжихийнхоо явцад нойр гэдэг зүйлийг олж нээсэн гэж үздэг байсан юм байна л та. Жишээлбэл хүн ингээд амьдарч явах явцдаа дараанаа хүн ингэж унтдаг юм байна штэ. Хүнд нойр хэрэгтэй байна штэ гэдэг зүйлээ ингээд дараа нь олж мэдсэн гэж боддог байсан юм байна. Тэгсэн чинь нэг хэдэн жилийн өмнө хүн эсрэгээрээ унтаа байдлаасаа сэрүүн байдлыг олж нээсэн юм байна гэсэн тийм нээлт хийсэн гэсэн. Тэгээд ер нь бол маш сонирхолтой санагдсан. Тэгэхээр хүмүүс бид анханасаа үүсэхдээ унтаа байдлаас үүссэн байх бас боломжтой. Гэтэ тэрийг бол нотолчилж чадахгүй зүгээр тийм таамаглал. Тэгээд хоёр дахь зүйл нь болохоор хүний унтах гэдэг процесс нь хүн өөрөө удирдах унтдаг биш, харин хүний биед байгаа бактериуд удирдах хүнийг унтуулдаг. Гэж байгаа байхгүй. Энэ болохоор маш юм сонин мэдээлэл байгаа. За энэ дээр тайлбар өгөхөд хүний дархлааны систем өдрийн туршид хүнийг гаднаас орж ирсэн бичил биетнүүд, бактериуд, вирусүүдээс хамгаалж тэгээд тэднийгээ гадагшлуулахгүй ингээд биедээ хуримлуулад байж идэг гинэ тодорхой хэмжээнд. Тэгэнгүүт хүний биеинд орж ирдэг одоо гаднах биетүүдийн 65-аас 70% нь яг хоолтой хамт орж ирдэг гинэ. Тийм бактериуд нь. Тэгэнгүүт одоо бидний ходоодонд цаанаасаа байж идэг микробиом гэдэг байхгүй юу? Тэр нь болохоор яг ходоодонд байдаг бичил бактериуд. Одоо тэдэн тэрбум ашигтай бактериуд гэж байдаг шүү дээ. Яг бидний ходоодонд ийм бактериуд байдаг. Тэгэнгүүт тэр бактериуд нь одоо гаднаас орж ирсэн бичил биетнүүдтэй тэмцэхийн тулд хүн унтдаг. Гэж байгаа. Бас нэг тийм таамаг гарч ирсэн байлээ. Тэгээд энэ нь үнэхээр сонирхолтой санагдсан. Тэгээд за энэ хоёрыг бол шинээр олж мэдсэн. Тэгээд ерөнхий нойрны талаар мэдээлэл гэх юм бол унтах процессыг буюу яг нойрыг хоёр хувааж авч үздэг. Эхнийх нь болохоор non-REM буюу REM гэдэг нь болохоор rapid eye movement буюу нүдний асар хурдан хөдөлгөөн гэх юм уу шууд махчлаад орчуулах юм бол тэгээд тийм болон тийм биш гэсэн хоёр төрлийн нойр хүнд байгаад байгаа юм ер нь. Тэгээд энэ хоёр нь ээлжлээд одоо 4 удаа ээлжилдэг нийт 4 ийм шатлалтай. Эхний хоёр нь болохоор non-REM, дараагийнх нь хоёр нь болохоор 3 4 дугаар шат нь REM гэсэн хоёр шатлалтай. Тэгээд нийлээд 4 болохоор тэр нь одоо нойрны нэг цикл гэж явагдаад байгаа. Тэгээд нэг нойрны цикл нь барагцаагаар хүн болгонд өөр гэхдээ ер нь 90 минут үргэлжилдэг.
За юм байна. Одоо эхний non REM гэдэг стейжэнд нь болохоор хүн яг ингээд дүнгэж унтах тийм унтах байдалтай орно гэх юм уу? Яг дүнгэж ингээд тархин унтраад ер нь ингээд бие нь булчин тайвшраад тэгж ирнэ. Тэгэнгүүт хоёр дахь REM шатн дээр болохоор хүний бүх булчин сулраад одоо яг тархинаас нурууны мэдрэл байгаа штэ. Нурууны мэдрэлийг ингээд тэр чигт нь сулруулад ер нь бол хүний бие тэр чигтээ одоо paralyzed болчдөг. Тэгж одоо rapid eye movement-д ер нь бол бидний биеийг тархи бэлддэг гэж байгаа байхгүй юу. Rapid eye movement нь болохоор яагаад ингэж нэрлсэн бэ гэхээр яг энэ шатлал дээр хүний нүд одоо баруун тишээ зүүн тишээ хурд хөдөлдөг гэсэн үг. Одоо өдрийн турш ерөөсөө тэгж хөдөлдөггүй, зөвхөн унтаад яг deep гүн нойрондоо ороод яг REM нойрондоо орсон байхад хүний нүд тэгж баруун тишээ зүүн тишээ одоо тийм чиглэлтэй маш хурд хөдөлдөг. Тэгээд ийм шатлал дээр хүн яг зүүдэлдэг. Тэгээд одоо нөгөө хоёр дахь шатлал дээр нь ингээд тархин бие бүтэн ингээд paralyzed болгоод мдээгүй болгоод ингээд бүтэн тайвшруулад байгаагийн учир нь болохоор REM шатлал дээр бид нэр зүүдэлдэг учраас зүүднээсээ болоод одоо ингээд жишээлбэл зүүдэн дээрээсээ sky diving хийж ингээд тэгээд булчин намрааг байтал ингээд цонхноосоо гараад үсэрч штэ. Тийм болохоор тэхгүй тул ер нь бол non REM нь болохоор яг REM-д бэлдээд булчингийн сулруулж өгдөг ахнаа. Энэ болохоор ингээд ерөнхий яг унтчих явцад байдаг мэдээллүүд нь байна. Тэгээд бас нэг сонирхолтой юм нь одоо хэрвээ хүн ингээд гүн унтаад байдсан бол хэрвээ ингээд бүх бие нь мэдээг болоод paralyzed болоод хөдөлж чаддгүй бол бид нэр ингээд нойрондоо хөрвөөгээд байдаг штэ, яг унтчих та байраа сольсон байдаг. Яаж байраа сольдог вэ гэсэн чинь одоо ингээд дөрвөн шатн нийлээд нэг нойрны циклийг үүсгээд тэр нь 90 минут үргэлжилдэг гэж байгаа шүү дээ. Тэр 90 минутанд болохоор хүн ерөөсөө хөдөлж чадахгүй. Тэгэнгүүтээ хөдөлж чадахгүй болохоор ингээ бие нь хөсчж байгаа шүү дээ. Тийм болохоор нэг цикл дуусны дараа хүн ер нь бол ихэнх хүмүүс ингээд байраа сольж өөр тал дээр унтдаг. За энэ. Тэгээд дараагийнх нь мэдээлэл болохоор яг дааврын талаар даавар дээр би яг хамгийн сонирхолтой кортизол гэдэг дааврыг авсан байгаа. Та ер нь кортизол дааврын талаар сонсч ирсэн үү? Өөр зүгээр нөгөө TikTok дээр амар love cortisol гэл нэг тийм нэг бичлэгнүүд амар яваад байдаг болсон шүү дээ. Тэрийг л хараад тэгэл яг юуг нь сайн мэдгүй. Тэгтээ ямар ч юм нэм бичлэг бол зөндөө харж байсан. Кортизол гэдэг дааврыг яг одоо сошиал ертөнцийн ер нь хүмүүсийн мэдж байгааг ин хараад байхад хүмүүс кортизол дааврыг яг стресстэй холбож ойлгоод байгаа байхгүй юу? Тэгэнгүүт кортизол даавар нь болохоор стресстэй бага л зэрэг холбоотой. Гэхдээ шууд зөвхөн л стресстэй холбоотой даавар гэсэн зүйл бол биш. Кортизол даавар нь болохоор бөөрийн дээд булчирхайгаас ялгардаг. Одоо дотоод шүүрлийн булчирхай гэдэг байхгүй юу? Бөөрийн дээд байдаг. Бөөрийн дээд булчирхай. Тэр булчирхайгаас ялгардаг даавар. Тэгээд кортизол дааврын гол өвөрг нь юу вэ гэхээр одоо хүн тархиа ажилуулах хэрэгтэй, тийм шийдвэр гаргах ёстой, юм бодох хэрэгтэй тийм нөхцөлд одоо кортизол даавар нь хүний цуснд одоо сахар оруулж, цуснд ингээд цуснд глюкоз шахаж, тэнгуүдээ тэр глюкоз нь тархид очиж тархины тижэл болж тэгээд тархи идэвхтэй ажилдаг. Ер нь бол тийм даавар байгаа. Тэгэнгүүт кортизолын хэмжээ буюу тэр даавар ялгараад байгаа хэмжээ нь хэтэрхий их байгаад байгаа тохиолдолд нөгөө нэг цусан дотор нь маш их сахар одоо ингээд ороод ерөөсөө ингээд байнга ороод зогсохгүй байгаа гэсэн үг шүү дээ. Кортизол нь байнга ялгараад байгаа болохоор. Тийм болохоор ингээд байнга ингээд стресстэй яваад байх юм бол хүн ингээд харгалдаг гэж үздэг. Ер нь бол кортизолынх нь хэмжээ нь хэтэрхий их байгаад байх юм бол цусандаа сахар нь их байгаад тэрнээсээ болоод хүнд ингээд харгалалт үүсэх магадaltaй. Тэгэнгүүт кортизол гэдэг даавар нь болохоор бас өөрөө өдрийн туршид ингэж хэлбэлцдэг. Тэгээд кортизол гэдэг даавар нь унтахын өмнө хамгийн одоо өдрийн туршид одоо сэрүүн байгаа явцдаа хамгийн доод зэгтээ хүрээд өглөө буюу бид нэрийг сэрэхэд хамгийн дээд зэгтээ хүрчиж бидний бие одоо
Одоо жишээлбэл муухайгаар хэлэхэд стресс хүлээж авлаа гэд орноосоо босдог. Тэгэнгүүт кортизолны одоо энэ юу гэмдэ кортизолны одоо энэ хэмнэл нь алдагдахаар хүн ингээд өглөө орноосоо босоход хэцүү болоод байнгын ядралтай болоод унтсан ч унтаагүй юм шиг нэг тийм байдалд ороод идэг. Тийм ээ. Тэгээд бас нэг сүлд яг би инстаграмаар харахад нэлээд олон хүмүүс яг энэ зүйлийн талаар ярьж байхгүй юу. Энэ нь болохоор удаан хугацааны ой санамж тэгээд богино хугацааны ой санамж гэд байгаад байгаа шүү дээ. Ер нь та сонсч ирсэн үү? Харж ирсэн л дээ. Тийм. Тархинд ер нь бол удаан хугацааны дурсамж буюу удаан хугацааны ой санамж тэгээд богино хугацааны ой санамж. За яг муухайгаар хэлэхэд надад нэг тийм хэсэг байгаад байгаа юм. Тархины яг нэг хэсэг дотор нь тийм зүйл удирддаг нэг бас нэг жижиг хэсгүүд байгаад байгаа юм. Энэ нь болохоор яадаг вэ гэхээр хүн өдрийн туршид одоо бүх авсан мэдээлэлээ энэ богино хугацааны ой санамж руу хадгалаад авчдаг. Тэгэнгүүтээ яг унтжих явцад тарих одоо өдрийн турш орж ирсэн мэдээллүүдээ бүрэн ялгаад одоо ямарыг нь авч үлдэх хэрэгтэй вэ, ямарыг нь авч үлдэх хэрэггүй вэ гэдгээ ангилаад тэгээд яг үнэхээр зайлшгүй хэрэгтэй гэсэн мэдээллүүдээ ингээд урт хугацааны ой санамж руугаа явуулдаг гэх юм уу? Ийм байгаа. Тийм учраас хичээлтэй шалгалттай өдрийнхөө өмнө хизээч унтахгүй байж болохгүй. Тэр бол үнэхээр хизээч болохгүй шүү. Ялангуяа шалгалт өгөх гэж байгаа чухал өдөртөө тийм зүйл байх юм бол өмнөх өдөр нь бүтэн нойр авах хэрэгтэй. Бүтэн нойр авахдаа чанартай нойр авах хэрэгтэй. Тийм. Дараагийн мэдээлэл нь болохоор сая нөгөөний хэлсэн штеп. Кортизол нь ингээд кортизол нь хэмнэлээ алдсан байгаа тохиолдолд ингээд цуснд байнга сахар байгаад байдаг гэд. Тэгэнгүүт одоо кортизол чинь бас цусндах дааврыг удирдах байгаа. Жишээ цусндах дааврыг цусндах сахарыг удирдах байгаа. Тэгэнгүүт одоо кортизол нь унтчих явцад ингээд багасаад дараа нь ихсэх ёстой штэ. Тэгэнгүүт яг тэр явц нь гүйцэд явагдаагүй байгаа болохоор өглөө хүн сэрэхдээ цусндах сахарын хэмжээ нь айгүй их сэрэх магадлалтай. Тэгээд энэс гадна одоо non-REM шатлал дээр хүний цусндах сахар болон цусны даралтын хэмжээ гэж ярих нь зөв. За тэр хоёр нь ингээд багасдаг гэж байгаа байхгүй юу. Тэнгүүд яг бүрэн нойр авч чадаагүй одоо чанартай нойр авч чадаагүй байгаа үед тэр цусндах сахарын хэмжээ болон цусны даралт нь ингээд бууж өгч чаддаггүй, бууж өгөх боломжгүй байдаг учраас хүн өглөөс ирэхдээ айгүй юм өлсцэн сэрдэг. Ингээд тэр өдөржингөө ингээд юм идмээр санагдаад ингээд тийм явдаг. Тэр нь болохоор ер нь л цусндах сахарын хэмжээ нь буурч амжаагүй учраас одоо өлсөд байгаа тийм хиймэл мэдрэмж гэх юм уу худлаа мэдрэмж төрдөг. Тийм. Тэгээ бас яг сүүлчийн мэдээлэл нь заяа. Би ихтэй ямар амар шууд мэдээлэлээр бомб хийчих шууд. Амар их юм байна. Би яг нэг дэвтэр дээр үүсэхгүй ингээд дэвтэр дээр ингээд биччихээ дэвтрээ хараад яриад ангууд ингээд шууд амар яриавчлаа. Ихтэй яг дараа нь дахиад ойлгоогүй юм байл тэгээ тайлбарлчих болно. Нэгэх. За сүүлчийн надад бас айгүй сонирхолтой санагдсан мэдээлэл нь болохоор кофеин болон алкогол хоёр нойронд нөлөөлөхдөө яг эсрэг тэсгээр нөлөөлдөг гэж байгаа байхгүй юу? Кофеиныг одоо миний үзчихсэн подкастн дээр тэр болохоор өөр подкаст байсан. Хэрвээ сонирхож ивэл доктор Хьюберман гээд Стэнфордод мэдрэл судлал гэх юм уу neuroscience-аар хичээл заадаг тийм Стэнфордын багш профессор хүн байгаа. Тэр хүн YouTube дээр подкаст хийдэг. Доктор Хьюберман юу лээ. Ер нь тэгээд тэр нэрийн бичээд тайхаар шууд подкастн гараад ирнэ. Тэр подкастн дээр яг Why We Sleep гэсэн нэртэй подкаст байсан. Тэрийг сонсоход одоо жишээлбэл хүн 10:30-аас 11:30 хооронд унтдаг байлаа гэхэд за ер нь хизээж унтдаг байлаа гэхэд кофеинийг болохоор унтахаасаа өмнө 10-аас 18 цагийн өмнө уул хамгийн тохиромжтой гэж байгаа байхгүй юу.
Тэнгүүд кафеин уусныхаа дараа 5-6 цаг ингээд хүний биед нөлөөлөд үйлчлээд байдаг. Тэгээд одоо жишээлбэл 9-10 цагийн үед ингээд зүгээр байж ийснаа ингээд одоо ингээд нойр хүрээд эхлэндээ би ингээд ажиллаа хийх хэрэгтэй. За нэг энержи дринк уучих гэж уучдаг штеп. Тэгээд уунгууд ингээд гайгүй юм шиг мөрчлөө яг ингээд нэг юм уусан ч угаагүй юм шиг юм нөлөөлөөгүй нэг тийм мэдрэмж төрөд идэг штеп. Energy crash гэдэг хаа. Тэр нь болохоор яа гэм бэ гэсэн чинь кофеинийг уусны дараа одоо кофеин гэхдээ буруу ойлгох гээд байдаг юм шиг санагдав. Хүмүүс болохоор кофеинийг надаа ингээд одоо energy drink гэж нэрлэгдээд байдаг шүү дээ. Тийм болохоор хүмүүс ингээд energy drink-ийг аваад уучих юм бол би амар их хүчтэй болоод ингээд юм хийх хүсэлтэй болно гэж бодоод байдаг. Гэтэ яг ер нь бол energy drink бол тэгж магадгүй яагаад гэх юм бол орцсондоо маш их сахар агуулдаг учраас гэтэ яг кофеин гэдэг химийн найрлагынх нь гол одоо үүрэг нь болохоор хүнийг унтуулахгүй байх. Хүнийг одоо унтуулдаг даавар буюу мелатонин байгаад байгаа штэ. Мелатонин юм болов өөр дааварч байж магадгүй маань. Яг хүний нойрыг хүргэдэг тэр дааврыг түр зуур ингээд хааж өгдөг, блоклж өгдөг юм уу? Тийм болохоор хүн ингээд унтмааргүй санагддаг. Тэнгүүд одоо кофеинийг хэрэглэсний дараа тэр аденозин гэдэг нэг фермент нь хүний биед ингээд хадгалагдаад байж идэг гинэ. Тэнгүүд одоо кофеинийг уухаас өмнө бас ингээд тодорхой хэмжээд чинь байгаа штэ биед. Тодорхой хэмжээнд байсан юм дээр одоо ингээд кофеин уусан үедээ 5-6 цаг тэр нь ингээд бүр их хуримтлагдаад тэгээд яг кофеиний үйлчилгээ гараад ирэнгүүт тэр бүх одоо цугларлсан нойр унтуулдаг одоо тэр фермент нь тэр чигтээ гараад ирдэг гэж байгаа. Тэнгүүт ингээ хүн амар унтмаар санагддаг. Гэхдээ унтсан ч гэсэн ингээд бүтэн нойр авч чаддаггүй. Одоо REM sleep гэдэг яг гүн нойрны шат байгаа штэ. Тэр гүн нойрны шатанда яг хангалттай гүн унтаж чаддаггүй. Тийм болохоор ингээ өглөө нь сэрээд өчигдөр нь одоо жишээлбэл нэг өдөртөө 1-2 аяга кофе уусан бол тэрнийхээ маргааш нь 3-4 аяга уух хэмжээний ядарсан сэрдэг гэсэн үг. Тэгээ хүмүүс болохоор ингээд унтахад яг нойр хүрэхэд бол ямар ч асуудал байхгүй заяа. Одоо кофеин уусны дараа нойр хүрээд унтаж болно. Гэхдээ хамгийн гол нь кофеин нь яг нойрны чанарт айгүй их нөлөөлдөг гэж байгаа байхгүй юу. Тийм болохоор ингээд чанаргүй л унтаж байгаа гэсэн үг л дээ. Тэгээ чанаргүй унтаас ирж байгаа болохоор нэг тийм унтсан мэдрэмж ахгүй. Тэнгүүтээ ингээд тэрнээсээ болоод ингээд кофеин улам их уугаад кофеинд донтоод ер нь кофеины донтолт бол тэгж үүсдэг гэж байгаа юм. Тэгээд алкогол буюу алкогол нь одоо эрдэмтдийн авч үздгээр нь болохоор ер нь бол нэг төрлийн мансууруулах бодис юм байна л да. Тэгэнгүүт зарим хүмүүс болохоор ингээд дойр гүйдэлтэй тийм хүмүүс унтахаас өмнө ингээд нэг хундагдаар суучих юм бол нойр айгүй хүрдэг гэд тийм юм яригадаад байдаг штэ бас. Тэр нь яа гэм бэ гэсэн чинь хүмүүс нойр хүрэх болон мансуурах гэсэн хоёр мэдрэмжээ ялгаж салгадаггүй гинэ. Тэнгүүд алкогол нь болохоор нэг төрлийн мансууруулагч бодис. Тэнгүүтээ тархиг ер нь бол мансууруулдаг. Тэгээд мансуураад ирэхээр ер нь нэг тийм нойр мөг тийм их мэдрэмж авт юм байна л та. Тэгээд тэр мэдрэмжээ ингээд нойр хүрч байгаагатайгаа андуураад тэгээд алкогол уутахаар нойронд сайн унтдаг гэж тийм юм яриад байдаг юм байна. За ингээд миний мэдээлэл дууслаа. За миний авсан хоёр асуулт нь болохоор sleep hygiene-ний талаар тэнгүүтээ ер нь бол ийм зүүдний талаар ч юм уу тийм сонирхолтой баримт ч юм уу тийм хоёр юм судалгаар болсон байхгүй юу. За тэгээд sleep hygiene гэдгийг яг нөгөө тодорхойлт нь яг юу юм бэ гэд үзсэн чинь ер нь бол нойрны чанар тэгээд доктортой байдлыг сайжруулахад одоо зориулсан тийм өдөр тутмын тийм зуршил тийм хэв маяг гэх юм уу. Тийм юм хэлдэм билээ. Тэгээд одоо нэг үгээр хэлэх юм бол одоо нэг үгэн цаашаа арай нэг товчхон хэлэх юм бол нөгөө сайн унтах тийм одоо дүрм гэсэн үг юм билээ. Тэгээд сайн sleep hygiene гэж байгаа, муу sleep hygiene гэж байгаа юм билээ. Тэгээд сайн sleep hygiene гэдэг нь болохоор нөгөө хурдан унтахад тусалдаг.
Тэгээ нөгөө нэг шүн байн сэрвэлзээд байдаг хүмүүс идэв штэ тий. Тэр хүмүүсийн нөгөө нэг шүн сэрвэлцхийг нь багасгадаг гэх юм уу. Тэгээд нөгөө өглөө ингээд айгүй сэргэг одоо сэрэх боломжтой. Тэгээд нөгөө нэг стресс түгшүүр бууруулдаг гэж байгаа байхгүй юу. Тэгээд нөгөө нэг ой тогтоолт төвлөрөлтийг сайжруулдаг тийм одоо шинж чанартай юм бэлээ. Тэгээд гол нь нөгөө нэг sleep hygiene сайн болгохын тулд нэг хит хитэн зүйлийг ер нь бол тогтмол нөгөө нэг дуршлаа болгох хэрэгтэй юм лээ. Тэрийг бас ингээд үзсэн чинь ер нь бол өдөр болгон амралтын өдөр, ажлын өдөр гэлтггүйгээр өдөр болгон яг нэг цагтаа унтдаг байх хэрэгтэй. Тэгээд яг нэг цагтаа сэрдэг байх хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Одоо оройн 10 цаг гэж унтдаг бол өглөө 7 цаг гэхэд сэрдэг ч юм уу тий. Байнга ингэж нөгөө өдөр болгон тэгэж унтаж сэрж байгаа хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Ерөөсөө энэ нөгөө нэг цагаа ерөөсөө ингээд нөгөө нэг эрт унтах ч юм уу эсвэл бүр орой унтах ч юм уу тэгэж болохгүй гэж байгаа байхгүй юу? Тэнгүүтээ орчин амар нөлөөлдөг гэсэн энэ үү? Орчин амар нөлөөлдөг гэж байгаа байхгүй юу? Тэгээ тэр нь болохоор яг унтахад тохиромжтой нөгөө нэг температур нь болохоор 18-аас 20 градус байдаг гинэ. Тэгээд аль болох чимээгүй, тэгээ аль болох харанхуй авах хэрэгтэй гэсэн яг унтах орчин нь. Тэгээд ороо болохоор зөвхөн унтах буюу амрах зориулалтаар ашиглах хэрэгтэй байдаг гэж байгаа. Тэгээд унтахаасаа 30-аас 60 минутын өмнө нөгөө Blu-ray гэдэг лөө, Blue light гэдэг лөө. Blue light. Тэгээд Blue light одоо утас, лаптоп, iPad юу гэдэг тий таб тэднэрийг ерөөсөө хэрэглэхгүй байх хэрэгтэй гэж байгаа байхгүй юу. Тэгэхээр одоо 10 цагт унтнах юм бол 9 цаг гэхэд аль болох энэ гэрлээсээ ингээ хоол байх хэрэгтэй, нүдэ амрах хэрэгтэй байгаа юм. Тэнгүүтээ одоо нөгөө нэг энерги ундаа кофе одоо цай хүртэл унтахаасаа 6-аас дээш цагийн өмнө зогсоох хэрэгтэй гэж байгаа байхгүй юу. Тийм нөгөө нэг одоо нөгөө нэг сэргээдэг цай маяг байдаг шүү дээ тий. Тиймэрхүү нэг. Тэгээд нөгөө түрүүний чиний ярьдаг шиг нөгөө арх нойр хүргэн гэж бодоод нөгөө хүмүүс амар их тийм алкогольны төрлийн юм хэрэглээд байдаг гэд. Тэгээд тэр бол ялангуяа ийм алкогольны төрлийн юмыг хэрэглэх юм бол нойрны чанар мууддаг гэж байгаа байхгүй юу. Тэгээд бас өөрийгөө тайвшруулах тийм одоо дуршилтай болох хэрэгтэй гэж байгаа юм. Тэрэнд нь болохоор одоо ном унших, сонголт хийх. Гэхдээ сонголт нь болохоор тийм хүнд биш нөгөө өнгөн хэлбэрийн сонголтуудыг хийх боломжтой. Тэгээд бясалгал хийх юм уу эсвэл амьсгалын дасгал хийх юм уу те. Тэнгүүтээ тэмдэглэл хөтлөх юм уу. Тиймэрхүү одоо дадалтай болох юм бол ингээд тайвшруулах тийм юу болдог гинэ. Дадал болдог гинэ. Тэгээд ийм нөгөө нэг сайн sleep hygiene-тэй болоход бас өөр нэг нөгөө нэг өдөртөө хийж болох тийм юу гэж байгаа байхгүй юу? Дадал гэж байгаа байхгүй юу? Тэр нь болохоор юу яах? Алхах юм уу эсвэл дасгал хийх. Гэхдээ энэ нь болохоор унтахынхаа өмнө тийм одоо хүчтэй дасгал хийх биш. Яг өдрийн үед. Өдрийн цагаар. Тэнгүүтээ муу sleep hygiene гэж бас байгаа шүү дээ тий. Тэгээ муу sleep hygiene-ийн шинжин гэдгийгсэн чинь орой болгон одоо уцаа ухаж агаад ч юм уу эсвэл одоо ямар нэг юм blue light-а харж байгаа тэгээд унтдаг байгаа юм бол муу sleep hygiene гэж байгаа байхгүй. Тэгээд унтах цагийн тогтмол биш. Ер нь энэ бараг ингээд манай үеийн бараг бүгд орж байгаа баха би бол тэгж бодчих. Тэгээд орон дээр одоо түрүү хэлсэн шүү дээ нөгөө сайн sleep hygiene болохоор орон дээр зөвхөн унтах юм уу эсвэл амрах үедээ л одоо орон дээрээ одоо хэвтэх хэрэгтэй. Тэнгүүт одоо ингээ хүмүүс болохоор орон дээрээ ажиллаа хийх эсвэл кино үзэх эсвэл хоол идэх юм уу тий. Ингээ янз янзын юм хийгээд идэх нь болохоор муу sleep hygiene гэж байгаа байхгүй. Би бас жоохон муу sleep жоохон би өөр юм бараг муу sleep hygiene. Тэгээд ингэж яаснаар болохоор өглөө ядруу сэрээд тэгээ өдөржингөө нойрмог байдаг тийм шинжтэй болчдөг гэж байгаа байхгүй. Яны иймэрхүү байна. Тэгээд эднэрийг хараад би бол ингээд орой унтахаас өмнө дандаа утас ширтдэг. Тэгээ унтах цаг нь заримдаа ажлаас болоод ингээд бүр орой унтах тохиолдол ч бас байдаг л да. Гэт хараад гараас. Яа. За зүүдийг болохоор би эхлээд болохоор зүүд гэж яг юу юм бэ гэж зүгээр нэг тодорхойлолт авах гад ChatGPT-гээс асуусан.
Тэгсэн чинь зүүд болохоор одоо зүгээр нэг dream тэ зүгээр нэг ингээ хий хоосон нэг тийм тэ зүгээр л хий хоосон нэг тийм одоо имиж гэх юм уу нэг тийм юм бол биш гэж байгаа байхгүй юу? Энэ болохоор дотоод ертөнцийн кино гэж байгаа байхгүй юу? За тэнгуүтээ энэ дээр ингээд нэг хэд хэдэн одоо факт гэх юм уу авсан. Тэгсэн чинь хүн болгон шөнө 4-6 удаа зүүдэлдэг гэж байгаа. Тэгээд сэрснийхаа дараа болохоор ихэнх зүүдээ одоо 90% хүртэл нь мартчихдаг. Тэгээд ерөөсөө санахгүй байгаа учраас би зүүдэлдэггүй гэж хүмүүс ярьдаг гэж байгаа байхгүй юу? Тэгээ ер нь бол хүн болгон 4-6 удаа зүүдэлдэг гэж байгаа. Тэнгүүтээ дараагийнх нь болохоор түрүүний эзний яриан дээр гарсан л та нөгөө рэм үедээ ер нь бол зүүд ихэнхдээ гарч ирдэг гэж байгаа. Тэгээ энэ одоо яг энэ рэм үед болохоор тарих амар идэвхтэй ажилдаг. Тэгээ ер нь бол баг сэрүүн үетэйгээ ер нь адилхан ажилдаг гэж байгаа байхгүй юу? Тэгээд тэгтээ энэ нэг ялгарх юм нь болохоор би энэ ерөөсөө хөдөлгөөнг болчдөг гэж байгаа. Түр сааждаг юм. Тэнгүүтээ зүүд нь болохоор эмх зэгцтэй одоо эмх зэгцлэх процесс гэж байгаа. Тэр нь болохоор ингээд одоо тухайн өдөртөө авсан одоо бүх мэдээллийг нь шүүж өгдөг гэж байгаа. Тэгээд тэндээс нь сэтгэл хөдлөл боловсруулад санах хог бэхжүүлдэг гэж байгаа байхгүй. Хамгийн стресс үеийн зүүд хамгийн тод байдаг гэж байгаа байхгүй. Тэгэхээр хамгийн их ингээд хот ингээд зүүдлэлсэн юм ингээд харах юм бол ер нь ингээд яг стресс үедээ ингээд одоо яг тухайн момент нь л хамгийн одоо ингээд тод үлдчихдэг гэд. За тэнгүүтээ зүүдэндээ өвдөлт мэдэрч чаддаг гэж байгаа байхгүй юу? Энэ амар сонио. Ингээд зүүдэлж байхдаа ингээд унах ч юм уу эсвэл ингээ хүнд зодуулж байгаа ч юм уу нэг одоо эсвэл одоо ингээ дугуун унд явж байгаад нэг бүдэрч унаад ч юм уу нэг тиймэрхүү зүүдлэх юм бол жигнэсээ тэр ингээ өвдөж байгаа мэдэрч чаддаг гэж байгаа байхгүй. Тархины мэдрэл нь одоо идэвхждэгтэй холбоотой гэдэг юм. Тэгээ ингээ мэдрэх одоо тэр юу. Тэнгүүтээ дараагийнх нь болохоор зүүдэнд гардаг хүмүүс ер нь бол танил царай байдаг гэж байгаа байхгүй. Тарих ерөөсөө шинэ нүр зохиодоггүй гэж байгаа. Тэгээд энд одоо зүүдэндээ ингээд хүмүүс ингээд танихгүй зүүдэлчлээ гэдэг нь шүү дээ тий. Тэгээд тэнгуут тэр нь ингээд чи ядаж ингээд гудамжинд ингээд нэг удаа ч хамаагүй ингээд тааралцсан хүн чинь чиний зүүдэнд орж ирдэг гэж байгаа байхгүй юу? Тэгээд тэрийг нөгөө нэг ингээд өөртөө анзаараагүй гэсэн ингээд нүдэрээ ингээд ядаж ингээд харцсан байгаа шүү дээ. Тэр нь ингээд тархинд нь үлдсэн. Тэнгүүтээ зүүдэндээ ингээд танихгүй зүүдэлчлээгээ бодоод байдаг гэж байгаа. Тийм. Тэгээд одоо амар гоё факт зөө. Зарим хүмүүс хар цагаанаар зүдэлдэг гэж байгаа байхгүй юу? Тэгээд ихснээ ялангуяа хуучин үеийн хүмүүс нөгөө нэг телевиз медианд хар цагаан байсан болохоор хар цагаанаар зүдэлэх одоо тэр нөлөө үзүүлдэг гэж байгаа. Тэгээд би энийг уншичаад анаа имээ бас ингэ зүдэлж байгаа. Магадгүй. Тэгээд хар цагаанаар зүдэлдэг гэдэг гэж бодоод. Харин тий. За тэнгүүтээ зүүд болохоор маш богино хугацаанд өрнөдөг гэж байгаа байхгүй. Тэгээд ихэнх зүүд болохоор ер нь хугацааны хувьд болохоор хэдхэн секундээс хамгийн дээд нь 20 минут хүртэл үргэлжилдэг гэж байгаа. Тэрийгээ болохоор нөгөө яг ингээд хэр удаан зүүдэлсэн хүн бас сайн мэддэггүй шүү дээ. Тийм болохоор яг ингээд нөгөө бүтэн кино шиг тэгэж одоо амар удаан ингээд зүүдэлчлээ гэж бодоод байдаг гэж байгаа. Дараагийнх нь болохоор lucid dream гэд нөгөө нэг зүүдэн дотроо сэрэх боломжтой гэж байгаа байхгүй. Тэнгүү тэр нь яаж байгаа ингээд гэсэн чинь зарим хүмүүс зүүдэлж байгаагаа ингээд унтчихтай өөрийгөө зүүдэлж ийн гэдгээ өөрөө мэддэг гэж байгаа. Тэр бүр ямар сонио. Тэгээд бүр зүүдээ өөрөө удирдах болдог гэж байгаа байхгүй юу? Орчноо ингээ өөрөө ингээд өөрчлөлт идэг гэж байгаа байхгүй юу? За энэ талаар байж байгаад нэг гоё ярин заяа. За одоо нэг хоёр фактын тэрийг ярьчаад тэгээд lucid dream-ийн талаар ярих заяа. За дараагийнх нь болохоор давтагддаг зүүд болохоор утгатай байж болно гэж байгаа байхгүй юу? Энэ болохоор
одоо жишээлбэл одоо юмнаас унах эсвэл одоо ингээ ажлаасаа хоцрох ч юм уу. Тэгээ нэг хүнтэй ч юм амьтантай хөөцөлдөх ч юм уу те. Иймэрхүү одоо юмнуудыг байнга одоо яах нь болохоор стресс тэгээд ямар нэг шийдэгдээгүй асуудал эсвэл одоо айдастай холбоотой байдаг гинэ. Тэгээд тэрнээсээ болоод ингээд одоо зүүдээ давтаж зүүдлээд байдаг гэж байна. Тэгээд одоо бас амар сонирхолтой факт. Энэ болохоор сохор хүн хүртэл зүүдэлдэг гэж байгаа байхгүй. Тэгээ энэ яад ингээд гэсэн чинь дуу тэгээд үнэр тэгээд мэдрэмжэн дээр тулгуурлаад зүүдэлдэг гэсэн баг. Сонирхолтой бод. Тийм ээ. Тийм. За тэгэнгүүтээ би одоо ингээд lucid dream гэдэг нь юу юм болов гэв. Яг ингээд энийг уншичаад ингээд бас асууж байгаа байхгүй юу? За. За тэгсэн чинь энэ болохоор ингээд зүүдэлж байгаагаа зүүдэн дотроо ингээ ойлгоод зарим нь бүр өдөрцдөг тийм чадвар гэж байгаа байхгүй. Тэгээд тэгсэн чинь энэ болохоор зүүдэн дотроо одоо сэрүүн байх гэсэн одоо ингээ шууд ойлгох юм бол. Тэгээ энэ нь болохоор ер нь бол тэгээд нэг скил юм байна л та. Хүн болгон шууд сурчдаг тийм скил биш гэж байгаа байхгүй. Тэгээд бэлтгэл нэг баг зэргийн бэлтгэл тэгээд дээрэс нь дадал хэрэгтэй гэж аахгүй зуршил хэрэгтэй. Тэгээд энэ нь болохоор өдөрт хэд удаа өөрөөсөө би зүүдэлж гин үү гэж асуух хэрэгтэй байдаг. Ингээ нөгөө бодтой байна уу эсвэл одоо зүүдлээд байна уу гэдгийг ингээ шалгах тийм дадал юм байна л та. Тэгээ энэ нь одоо яаж одоо ингээд нөгөө нэг шалгах вэ гэдгсэн чинь гараа ингээ нөгөө хурууга тоолж болдог гинэ. Ингээд зүүдэнд болохоор ихэнхдээ одоо ингээд уг нь 10 хуруу байх хэрэгтэй шүү дээ. Тэнгүү зүүдэнд одоо заримдаа ингээд илүү хуруутай ч юм уу эсвэл одоо дутуу хуруутай ч юм уу байдгийн гинэ. За тэнгүүтээ бас цаг руу хар гэж байгаа байхгүй юу. Тэнгүү тэр нь болохоор дахин одоо ингээ 2 3 удаа ч юм ингээд одоо давтаж харах хэрэгтэй юм л та. Тэнгүүт цагныхын тоо нь өөрчлөгддөг гинэ. Зүүдэнд тахта. Тэгээд юу яадаг гинэ бас нэг нөгөө нэг зүүдэлж гин үгүй юу гэдгийг шалгадаг бас нэг арга нь болохоор гараа ханад тулгаж үзэх хэрэгтэй гинэ. Бодит ахын бол тэр чинь ингээд ханад ингээд тулна штэ тий. Тэгээд зүүдэнд болохоор заримдаа ингээд нэвтрээд орчдөг гинэ. Хан нэвтэлдэг. Бараа сүнс болгоо. За нэг тийм шалгах тийм юу байна. Тэгээд дараа нь болохоор унтахыгаа өмнө нөгөө нэг ингээд 5-10 минут өмнө юм уу? Өнөөдөр одоо ингээд өнөөдөр би ингээд зүүдэлж байгаагаа одоо ингээд мэдэж чадна гэдэг юм уу тий. Тэгээд ингээд дархиндаа суулгах хэрэгтэй гинэ. Одооний affirmations юм шүү дээ. Тийм ба. Тэгээ энэ нь болохоор mild техник гэдэг тийм одоо техник юм л та. Mild гэдэг нь болохоор 4 үний товчлол юм байна. Тэр нь болохоор одоо энэ унш чадсан бол mnemonic induction of lucid dreams гэдэг тийм техник юм байна л та. Тэгээ би энэний талаар бол яг илүү бол бас судалж чадаагүй. Гэтэ ямар ч техник бол тийм судлан хэлэхгүй. Тэгэхээр lucid dream чинь ер нь бол зүүдэндээ ер нь бол 1-2 минутын дотор ажиллах чадвар юм уу тий. Ер нь тэгээд скил юм байна. Би энийг чинь нөгөө нэг сүнсэнд харуулах би ер нь бас энийг яг мэдний даруулахыг. Одоо энэ дээр бол ингээд одоо надад цаашаа ингээд гурван байхгүй ингээд жоохон ингээд за тэр скил юм бол гайвуу очсон тэр юм байл. За тэнгуүтэ дараагийн болохоор хамгийн үүлдэлтэй харгуудын нэг дээр анхаарах бас wake back to bed гэж байгаа байхгүй юу? Хитрхийг оролдоотой байвал нойрны чанарт нь нөлөөлдөг тийм 5-6 цаг унтсныхаа дараа сэрнэ. Сэрэх хэрэгтэй. Тэгээд сэрснийхаа дараа 20-30 минут ер нь бол унтахгүй сэрүүн байх хэрэгтэй. Тэгээд дараа нь буцаад унтна гэж байгаа байхгүй юу? Ингээр яадын гэсэн чинь энэ үед болохоор REM phase нь ихсээд lucid dream хийх магадлал одоо илүү нэмэгддэг гэж байгаа. За тэрний дараа болохоор нөгөө нэг dream journal буюу зүүдний тэмдэглэл хийх хэрэгтэй. Хөтлөх хэрэгтэй. Сэрэнгүүтээ шууд одоо юу зүйлснэ бичих хэрэгтэй. Одоо бүр ингээд жижиг детайлийн хүртэл бичих хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Ингээд баг одоо ингээд тэр ширээн дээр ийм юм байсан ингээд бүх юм бичих хэрэгтэй гэж байгаа байхгүй юу? Ингээм болвол
нөө тарих ингээд энэ зүүдлэх чинь чухал юм байна. Одоо ингээд зүүдээ ингээд сайн санах хэрэгтэй байна гэдэг тийм тарих одоо тийм санах одоо юутай болдог гэж байгаа байхгүй. Тэгээд яг ингээд нөгөө нэг тэр детейлийг бичээд ахаар илүү тод ингээд санаад идэг гэдэг. Тийм ээ. За тэнгүүтээ энэ lucid dream одоо ингээд зүүдлэхийн тулд одоо унтах орчин нь ингээд ийм тайван байх хэрэгтэй гэж байгаа байхгүй. Тэр нь болохоор ингээд нөгөө sleep hygiene нь сайн байх хэрэгтэй. Тэгээд ер нь бол lucid dream-ийг хэд ядарсан үедээ ер нь бол хийж чадахгүй юм байна. Тэгээд тайван тэгээ гүн нойртой байх юм бол lucid dream хийх одоо боломжтой гэж аахгүй. Тэгсэн чинь энэ lucid dream нь болохоор ингээд заримдаа sleep paralysis тохиолдож болно гэж аахгүй. Тэр нь болохоор хөдөлж чадахгүй мэдрэмж буюу одоо чиний яриадсан нөгөө нэг даруулах тийм тэр гэж аахгүй. Тэгсэн чинь sleep paralysis нь яа гэсэн чинь ер нь бол нэг айгаад байх одоо тийм зүйл биш гэж аахгүй. За тэгэнгүүтээ би нөгөө нэг юу бас сайн нөгөө нэг юу унтахт нөгөө нэг дадал гэд би нөгөө хідэн цагт унтаад яавал ийвэл гэд бас асуусан чинь ер нь л нөгөө 10:30 гэж 11 гэж унтна гэж бодох юм бол 30 минутын өмнө буюу одоо 10:30-ад уцаа тавих хэрэгтэй. Тэгээ 11-т унтж байгаа бол өглөө 7-д ирэх хэрэгтэй. Тэгэхээр ер нь бол 8 цаг унтна гэдэг бол угаасаа нөгөө бүтэн нойроо авч байгаа л гэж ярьдаг шүү дээ. Тэгэхээр энэ бол амар чухал юм санагдсан. За нэг юм. Би сая таны ярьж ирснээс тэмдэглэл хөтлөөд анзаа нэмж хэлмээр юм жоохон гараад ирлээ. За би тэр саяны подкастн дээр нойргуудлийн 3 type төрөл байдаг гэсэн аахгүй юу? Нойргуудл гэжтэй за нойрны асуудал гэх юм уу? Нойрны асуудлын 3 төрөл. Эхнийх нь болохоор унтаж чадахгүй байдаг хүмүүс. Одоо ингээд хөвтөлээд хөрөөгөлээд ерөөсөө унтаж чаддаггүй. Тэнгүүдээ хоёр дахь нь болохоор унтж байгаа явцдаа маш олоодаа сэрдэг. Тэг ингээд байн сэрэл жоохон л чимээ сонсонгууд сэрээд байдаг тийм хүмүүс. Гурав дахь нь болохоор сэрч чаддаггүй хүмүүс. Маш ихээр унтдаг, сэрч чаддаггүй тийм хүмүүс ч гэсэн яг үнэндээ унтаад байгаа нь сайн зүйл биш. Тэр нь болохоор биеийн дотор нь ямар нэгэн зүйл болохгүй байна гэсний дохио шинж гинэ. Би дэрийг сонсоод үнээр гайхсан. Би ингээд яг 12 цаг 13 цаг унтаад байгаа байхгүй юу? Яг ингээд өөрөөрөө сэрнэ гэх юм бол заавал дээд сэрээд байгаа. Тэгэхгүй ингээд зэрүүлэгтэй тайхан бол би бүр ингээд өглөөн нь бүр ингээд сүнсээс оруулсан зомби шиг амтан сэрээд тэг ингээд өдөржингөө нэг юм ядарсан өдөржингөө унтах юмсан гэсэн бодолтой яваад идэг. Тэгээд ирэн гэсэн ер нь бол нойрны асуудал гинэ. Тэгээд энэ 3 төрлийн нойргуудл дээр гурвууланд нь өөр төрлийн нойрны юм бичиж өгдөг гэсэн. Тэгээ энэгээр юу хэлэх гээд байна вэ гэхээр манай үеийнхэн ч гэлтгүй хүмүүс ингээд нойр муу гэдэг юм бол шууд дэлгүүр орол мелатонин гамми эсэнэр гэл мелатонинтэй тийм витамин эдгээр хамаагүй хэрглэж аваад байдаг штэ. Нойрон сайн гэсэн, нойр хүрэгдэг гэсэн, нойрны витамин гэсэн гээд тэнгүүд одоо нойрны чинь яг шалтгаан нь өөр байгаад байгаа болохоор тэрийгээ сайн мэдээд одоо сайн судлаад эмчтэй хандаад тэгээд ер нь бол нойрны юм бичүүлж авч уусан дээр юм байлаа шүү гэж би хэлэх гээд. Тэгээд би сая 10-11 сард бас нойрны асуудалтай болоод тэгээд мелатонин ууж исэн байхгүй юу. Тэгээд нэг анзаарсан зүйл нь зүүдэнд амар нөлөөлдөг юм байлаа мелатонин. Тэгээд тэрүүгээрээ бүр ингээд алтартай мелатонин dreams гэд тэрүүгээр амар алтартай. Тэгээд би ер нь айгуу тийм одоо англи хэл дээр болохоор vivid dreamer гэдэг байхгүй юу? Өнгөтөр айгуу тодоор зүүдэлдэг тийм төрлийн хүн. Ер нь бол зүүдээ айгуу сандаг, маш сайн зүүдэлдэг төрлийн хүн. Тэнгүүд угаасаа ингээд мелатонингүй амар зүүдэлдэг хүн чинь мелатонин нуугаад ирэхээр бүр амар зүүдэлт юм лээ. Яг ингээд бүр яг жинхнээсээ тэр зүүдэндээ амьдраад байгаа юм шиг нэг тийм мэдрэмж авдаг. Тэнгүүтээ яг нэг тийм айгаад байхаар зүүд бол биш заяо. Гэтэ тэр зүүд нь ингээд хитрхи ингээд жинхэнэ юм шиг болохоор өөрөө би нь одоо тэрнээсээ стресстэд тэг ингээд сэрэнгүүт ингээд хүүтэ хөлс товч мовцсон тэгж ирд юм байлээ. Тэг тэрнээсээ болоод ер нь бол мелатонинхоо болсон. Ер нь жоохон зөвлөлтгүй юм байлээ. Яг мелатонин ууж заавал им ууж
тэгж нойрны асуудлаа эмчилжсэнээс зүгээр л sleep hygiene-аа сайжруулаад нойрны чанартаа анхаарал явжвал яг үнэндээ бол тийм нойрны асуудал үүсэхгүй гэж бодож байна. Тэгээд дараагийнх нь болохоор тэр нөгөө нэг та сая яг хэлсэн штэ унтаж буцаж сэрэх гээд яг нэг 5-6 цаг унтчаад ингээ 20-30 минут сэрүүн байж байгаа буцаж унтах гэж хэлсэн штэ яг нөгөө lucid dream яг train хийж явахдаа бэлтгэж явахдаа гэх юм уу сурч явахдаа. Тэгээд яг энэ арга manifestation дээр гарч ирдэг байхгүй юу? Тэгээд энэ нь яагаад маш одоо алдартай юу гэмдэ manifestation дээр яагаад амар алдартай одоо биелдэг техникүүдийн нэг вэ гэхээр одоо тархич нь REM sleep-тэй буюу тархины гүн нойрны шатанда байхдаа тархи нь одоо frequency монголоор гэх юм бол alpha frequency-тэй байдаг гинэ. Тэр нь болохоор ингээд маш өндөр давтамжтай frequency. Frequency юу гэх юм болоо? Өндөр давтамжтай frequency-гээр нь л яриад явчих. Өндөр давтамжтай frequency-тэй байдаг гинэ тарих. Одоо тэр нь болохоор alpha frequency гэж нэрлэдэг байгаа. Тэнгүүд alpha frequency дээр тарих байхдаа ингээд тарих одоо бодсон бүх зүйлээ ингээд жинхэнэ болгох чадвартай. Ер нь бол тарихны хамгийн идэвхтэй байдал гэх юм уу? Тэнгүүд энэ байдалдаа хүн ер нь бол бүх зүйлээ хийж чаддаг. Энэ нь гэхдээ би бас нэг юм сонсч ирсэн. Би одоо ингээд 11 сараас хойш одоо өөртөө ингээд manifestation-ы талаар одоо quantum physics тарих судлал сэтгэл зүйн эднэрийн талаас нь яг судлаад яваад байгаа байхгүй юу. Тэгээд нэг орсэгч байдаг. Тэр ихч болохоор өөрөө ингээд бясалгалын аппликейшнтэй тэгээ ингээд Harvard-д яг бясалгалаар ингээд төгсөөд сурцсан тийм эмэгтэй байгаа. Тэр эмэгтэйгийн ярьж байгаагийн сонсон чинь одоо хүн бясалгалаар одоо тархиныхаа давтамжийг өөрчлөх чадвартай гэдэг байгаа штэ. Одоо бодлоороо тарихаараа одоо юу гэмдэ өөрөө хичээж тэгэнгүүт унтчих явцад яг ингээд альфа frequency дээр байдаг учраас хүмүүс ингээд бясалгалаар альфа frequency дээр байх юм бол унтж байгаатай адилхан бүх бие удирдах чадхаа болдог гэсэн. Одоо ингээд булчингаа мэдэрч чадахгүй болцдог гэдэг байгаа штэ унтангууд ингээд саад одоо ингээд мэдээг болцдог. Тэнгүүд тэр ихч одоо өөрөө баг 10 хэдэн жил яг бясалгалаар ингээд мэрэгчсэн. Тэгээд сая 2 дахь хүүхдээ төрүүлэхдээ бясалгал хийж төрүүлсэн гэд тэнгуү төрхийн өвдөлтөө мэдрээгүй гэж хэлсэн за. Тэгэхээр ер нь бол тарих тийм чадaltaй байх нь байна. Энэ дээр гээд ярьснаас одоо нөгөө нэг зүүдэлж явах явцдаа унж бэрцсэн бол өвдөлтөө жинхнэр мэдрэх магадaltaй гэдгсэн штэ. Тэрэн дээр яг шинжлэх ухаанаас нь ингээ харж үзэх юм бол бидний тарихт бодит байдал болон яг бодит юм шиг дүрсэлсэн хиймэл байдал хоёрыг ялгаж чаддаггүй. Тэгэнгүүт одоо жишээлбэл бид нэр үнэхээр одоо үйл явдалтай бүрэн шингээд орцсон зүүдлээд унжаах юм бол бидний тарих одоо жинхнээсээ унчлаа л гэж авч үздэг гэсэн үг. Энийг бас яг manifestation дээр ярьдаг. Manifestation гэлтгүй ер нь тийм spiritual тал дээр бас ярьдаг. Сүүлийн юм нь болохоор би зүүдний тэмдэглэлээр хөтэлдэг. Тийм. Тэгээд хөтлөх болсон шалтгаан нь болохоор миний зүүдийг хардаг өнцөг нь болохоор далд ухамсар тэгээд оюун санаа гэд байгаад байгаа шүү дээ. Тэнгүүд далд ухамсар яг унтж байхад ажилдаг, activate хийдэг гэж сонсон байхгүй би. Тэгэнгүүт бидний одоо ингээд зүүдлээд байгаа, зүүдэндээ явж байгаа явдлууд нь их хвчлэн далд ухамсарт бодсон, далд ухамсарт ингээд хадгалагдаад үлдсэн тийм сэтгэл хөөрөл, тийм зүйлүүд яг зүүдэнд гарч ирдэг гэд. Тэгэнгүүт одоо хүн далд ухамсартаа юу байгаагаа олчих юм бол ер нь бол амьдралаа өөрчлөх чадвартай, боломжтой гэж сонсон байхгүй би. Тэгээд яг зүүдэндээ ер нь бол ингээд зүүдэрээ дамжуулаад чи ингээд тархиныхаа тэр далд ухамсарт нь чи юу бодоо юу хадгалаад яваад байгаагаа олж мэдэх боломжтой гэж бодоод тэгээ би ингээд зүүдний тэмдэглэл хөтэлдэг. Тэгээд өглөөс ирээ зүүдээ бичээд за би яагаад ийм зүүдэлчв? Яагаад энэ хүнийг зүүдлэх болов? Яагаад ингээд ийм үйлдэл явдал зүүдлэхээр болов? Тэр өдөр нь юу болоо гэж ер нь бол өглөөс ирчээ зүүдэндээ анализ хийдэг. Тийм. Тэгээд сүнсэн даруулах дээр яг шинжлэх ухааны тайлбар нь болохоор
сүнсэн даруулах яг үндэ сүнсэн даруулдаг шүү залуусаа. Мгм. Сүнсэн даруулах гэж сүнс мөс байдгүй шүү. Зүгээр тэр нь яадаг вэ гэхээр хүний бие тархин сэрхээсээ өмнө төрүүлээд сэрчдэг гэсэн. Одоо ингээд тархин ингээд за сэрээрээ гэсэн одоо дохио өгөөгүй байхад нь нүд нь ингээд нэгдээд тэгээд биеинд сэрхчдэг. Тэнгүүт ингээ оюун санаа байхгүй болохоор хүү ингээд биеэ удирдах чадахгүй. Тэг ингээд нэг тийм шоконд орчдөг, нэг тийм хэдхэн секунд байдаг гэсэн. Хэдхэн секунд хэдхэн хормон гэх юм уу? Тэгээд REM гүн нойрны шатанд одоо бүх бие чинь бүх биений булчинд нь суулраад мэдээг болж байгаа штэ. Биений хоёрхан булчин ажилтдаг гэсэн заяа. Хоёрхан булчин гэж хоёрхан хэсэг ажилтдаг. Нэг нь болохоор яг нүдний нэг жижигхэн булчин гэсэн заяа. Тэгээд нөгөөх нь болохоор яг одоо тэр чи юу гэдэг нь eyeball. Монголоор юу гэх юм бол нүд. Яг нүд. Яг нүд нь яг нүд нь ингээд active байж идэг. Хөдөлгөхөд бэлэн ер нь бол мэдээ алдчихгүйхэн шиг байж идэг. Тийм болохоор ингээ унтжахт нүд нь айгүй хөдөлдөг гэж байгаа байхгүй. За ийм байна да. Маш их мэдээлэл байлаа. Үнэхээр маш их мэдээлэл байлаа. Тэгээд ойлгоогүй хэсэг байх юм бол тэгээд ухраагаад үзчихгүй дөө. Тэгээ чамд ер нь ингээд шоконд оруулж исэн тийм зүуд байна уу? Надад зөндөө байгаа шүү. Би ингээд намаа ингээ манай найзууд мэдэн заяа. Би бүр үнэхээр галзуу зүуднүүд зүудэлдэг. Тэгээд миний зүуднүүд ихэнхдээ утгагүй зүуднүүд байдаг. Гэтэ утгагүй яг үйл явдал нь утгагүй ч гэсэн би ингээ өөрийнхөө зүудэндээ гаргасан үйл явдлаараа би ингээд би ингээд байгаа юм байна гэдээ ойлгочдөг байхгүй. Гэтэ яг явдлыг бодох юм бол ингээд амар галзуу зүуднүүд зүудэлдэг. Би болохоор ингээд амар сонин зүудэлдэг. Нэг болохоор ингээд сургууль дээр явжсэн аа. Шууд ингээд шилжээд өөр газар л явж. Ер нь тийм шилждэг зүуд ер нь зүудх юм. Тэнгүүтээ ингээд нэг жижигхэн юм ингээд гинт амар томроод нэг тийм зүуд бас амар зүудэлдэг амар сонио. Жижигхэн юм томроод гэдэг нь. Одоо жишээлбэл одоо миний гарын алганд нэг жижиг айлан багтчихлаа гэж бодъё. Тэгснээ ингээд нүдэн дээр ингээд амар томроод нэг тийм биений үгээр хэлж чаддгүй маань нэг тийм амар сонин зүуд идэм аа. Тэгээд нэг тийм томроод идэг нэг тийм зүуднүүд бас амар зүйл. Би гэхдээ яг хүний зүудийг сонсоод тэр хүний ингээд сэтгэл зүйг нь үнэхээр ойлгож болно гэдэгт би үнэхээр итгэдэг. Тийм үү? Чи намайг ямар гэж бодож байна да? Үгүй энэ бичлэгэн дээр хэлж болохгүй хаа. Ям мэдрэлтэй бэ. Үгүй ер нь бол ингээд мэдрэлтэй бэ. Ингээд зүуд болгоно ингээд учир нь ингээд заавал үйл явдал нь учиртай тийм ингээд инхээ амьдрал дээр байж болох зүйл мөл гэхээс илүү яг үнээр яг өмнө нь хэлсэн шиг даалд ухамсар нь ингээд гарч ирээд байдаг болохоор даалд ухамсартаа ингээд айж байгаа зүйл, харамсаж байгаа зүйл тэд нар чинь ингээд зүудэндээ гарч ирээд байдаг аахгүй юу? Ер нь бол надад бол яг тэгдэг. Сүүлд жишээлбэл би нэг юм юу зүудлээ. Гэтэ надад давтагддаг нэг хоёр зүуд байдаг. Тэгээд нэг нь болохоор яг ер нь бол хоёулаа ингээд миний аюу их харамсч явдаг зүйл байхгүй юу. Тэгээд тэр хоёрыг ингээд зүудлээлээдэг. Тэгээд яг ер нь бол үйл явдал нь яг адилхан. Тэгээд төсөөлөл нь ч гэсэн яг адилхан. Гэтэ зүгээр ингээд үйл явдал нь адилхандаа нэг ингээд яг болж байгаа тийм том юмнууд нь адилхан мөрчлөө юм жижиг яг яаж болж байгаа нөөр гэх юм уу. Тэгээд ингээд төсөөлөл нь адилхан. Тэгээ би яг тийм зүуднүүд зүудлээд байна гэж сэтгэл зүйчдээр очиод хэлсэн чинь яг надаа яг тэр сэтгэл зүйчтэй гэж хэлчихсэн байхгүй юу. Чи ингээд өөрөө яг ухаан санаагаараа ингээд ойлгоогүй байгаа ч гэсэн чиний ингээд даалд ухамсар чинь ингээд энэ үйл явдлыг ингээд тавьж явуулаагүй. Одоо өөрчлөн ингээд зураад үлдсэн дээ ингээд тавьж явуулахыг хүсэхгүй. Тэгээ чи тэрэндээ ингээд амар харамсаад яваад байгаа болохоор чи ингээд энэ зүйтэй амар болоодаа зүудлээд байгаа юм байна гэж хэлсэн байхгүй юу. Тэгээ би тэрнээс хойш ингээд ер нь ингээд зүудэнд үнэхээр даалд ухамсартаа хийсэн бодол гарч ирд юм байна гэдгийг ойлгосон.
Тийм. Бас тэгээд тэр бумтан хүмүүс одоо амар баян хүмүүс бас яг зүүдэндээ анализ хийдэг гэж би сонсч байсан. Тийм ер нь бол одоо өөр дээрээ ажиллах бас нэг том юу гэмтэй аргуудын нэг гэх юм уу өөр дээрээ ажиллах аргуудын нэг. Ер нь бол унтжих явцад л бид нэр яг даалт ухамсартайгаа холбогдож байгаа юм л та. Тэр боломжоо ашиглаад тэгээд зүүдээ санаа зүүдэн дээр анализ хийвэл ер нь бол бас хөөрхөө. Миний бас нэг зүйлс амар балай зүудэх юм. Бид тэрийг нэг ганц удаа биш нэг 2-3 удаа л зүудэлсэн баха. Би өтний царай харсан шүү дээ. Өтний царай? Тийм өтөө шүү дээ. Warm. Тэрний царайг харж үзлээ. Тэр нь ядах нэг удаа биш. Тэгээ яг яаж харах вэ? Би ингээл гэрийнхэнтэйгээ гоё ингээл нэг төмпөн барьсан ингээл нэг өвөөгийн нэг хуучин лаанд сууд илүү та. Жимс түүгээл хөдөө явжиллаа. Тэгэл манай гэрийнхэн гадаагаараа л гүзэлцэг юу гэлээ түүгээл би тэгэл төмпөнгөө барьсан машин дотор суугаал. Тэгсэн чи төмпөнгийн яг ингээд захаар нэг өт яваад байна. Тэг би энэ одоо юу юм болоо гэл амар төмпөн рүүгээ ингээл тонгоогоо л ингээл ойртол харсан чи өтнийхөө царайг харсан. Өтнийхөө юу? Нэг тийм зүг бид тэр ганц удаа биш ер нь хийжэд удаа зүйлдээсэн. Би наад зүудний чинь тэр алим томроод идэг зүйтэй адилхан утгатай гэж. Тийм. За энийг тосоо надад хэлж өгөх. Тиймээтэй. Одоо би яг ингээд одоо хоёлаа угс дуусчаа штэ. Би тэг ингээд юуныхаа төгсгөлт подкастныхаа төгсгөлт сонсогчдод нэг клип санал болгох гэсэн. Зүүд гэж одоо нойр зүүд гэж ярьсан яг нэг зүүд чиг тийм клиптэй. Ингээд хилжил амар балаа юм гарч ирээд идэг. За. Тэр болохоор нөгөө A$AP Rocky гэд мэдхүү. Мэдээ штэ. A$AP Rocky-гийн нөгөө Taylor Swift гэд дуу байдаг хгүй юу? За. Тэрний клипийг нь бүгдээрээ хараад үзээрэй. Бүр яг ингээд нэг баг хүн болгон тийм зүуд хөдөлдөг байх гэмээр тийм ингээл амар сонио юмнууд гарч ирдэг. Гэтэ ер нь A$AP Rocky-гийн яг төсөөлөн бодох чадвар нь амар сайн баха. Тийм байх. Яг нэг тийм ер нь артист урлагийн бүтээлч хүн болгоны ил төсөөлөн бодох чадвар нь амар хөгжсөн байдаг бах. Яг алдартай тийм хүмүүс юм бол. Тийм. Ер нь тийм. Одоо ингээд за тэрнээс хамгийн одоо юуг нь клипийн эхэлж яхад нь яриа л та. Одоо A$AP Rocky-гийн машиныг нохоо жолоо барьж байгаа байхгүй юу? За. Тэгснэ машиных нь хамран дээр нэг шатун сууж байгаа байхгүй юу? Их мэдчихсэн. Нэг тийм нэг юм утгагүй зүуднүүд идэв штэ нэг ингээд яг миний зүуд. Тэнгүүтээ ингээд гинт ингээд юу нөгөө орчин нь ингээд шилжиж мэлжээл. Тиймэрхүү юмнууд бол зөндөө гарна. Тийм. Ер нь нэг тиймэрхүү хэмайтай гэлтэй бүгдээр үзээрэй гэж хүсье. За. Манай дугаарыг сонссонд баярлалаа. Баярлалаа. Өнөөдрийнх нөгөө юу болчихлоо тийм? Мэдхэд илүүдэхгүй болчихлоо тийм? Тэглээ. Ер нь баг ингээ ээлжлэл яваад байгаа юм шүү дээ. Хараад цаанаас л тэгээд эндүү. Сонирхлууд нь тийм болохоор ч тэгээд ээлжлэл. Дараагийн дугаараар юу ихлээ? Таны хэлсэн сэдвэр хийчихв. За тэгсэн ч яг. Тэгвэл шууд дараагийн дугаарын сэдвээ спойлертчих уу? Шууд хэлэх юм уу? Хэлэхгүйгээр зүгээр яг дугаарынх нь юуг нь хэлчих. Дараагийн дугаар дээр ихтэй бид хоёр баг л нэм цалчаа япинг сешн хийх баг. Тэгээ ер нь манай хэд бас ер нь гэтээ харж байгаа хаа. Нэг амар япинг хийж байгаа дундаа миний сэдв байгаа.
Мэдхэд идлүүдгүй дандаа Индрагийн сэдв байгаа. Ёо. Хоёрын MBTI баг их хүмүүс баг гадарлаж байгаа хаа. Айда баг хилцсэн шүү дээ ихний дугаар дээр. Харин яг нэр дугаар дээр хэлчихлээ. харин тэгсэн шүү дээ. Бид хоёр нөгөө нэг та сторийн дээрээ л хийсэн байсан. Яг нөгөө нэг нэрнийхээ утгыг таад нэг тайлбарлах юм уу? За Кояр Сүдэр гэдэг нэрийг болохоор би өгсөн байхгүй юу? Би гэдэг номин би. Яа за дэлтэн яах. За тэгээд Кояр Сүдэр гэдэг нэрний утга нь болохоор Монгол бичгээр нөгөө нэг хөрвүүлэхээр хоёр сүдэр гэдгийг хөрвүүлэхээр нөгөө хоёар сүдэр болт юм лээ. Тэгээ тэнгуүтэ тэрийг нь жоохон нөгөө нэг юм гадаад маягийн ч юм уу те жоохон ингээ хүмүүст ингээд нүдэнд тусгаар болгохын тулд юм жоохон англи үсгээр солисон. Тэгээ англи үсгээр солихдоо нөгөө хоёар гэдгийнхаа H үсгийг нь болохоор Q үсгээр солиод хоёар сүдэр болгосон. Тэгээ угаасаа нөгөө Монгол үеийн ч юм бас те Монгол бичгээрээ уламжлалт бичгээ бас хадгалжуулт хэрэгтэй гэдэг нэг тийм бодлоос бит хоёр дайлалн байдаг юм шиг санагдаад байдаг хгүй юу? Монгол уламжлалаа ер нь бол хадгалжуулт хэрэгтэй гэдэг утгаараа тийм. Тэгээд бид хоёр ер нь та нар яг бидний хоёрын өмнөх дугааруудыг бүгдийг сонссон бол бид хоёр ер нь бол өөр үзэл бодолтой шалхаад. Тэгээд яг үзэл бодол нь адилхан баха. Гэхдээ Гюкийн харах өнцг нь өөр гэх юм уу? Жохон юм бах. Өөр үзэл бодолтой байх гэдэг. Сонирхол нь ч гэсэн ер нь бол яг хоёр өөр. Тэгээ ер нь хоёр талаа чи янгал эсрэг шавар маяр. Тийм. Яг ингээд Индра болохоор ер нь бол одоо манай логон дээр байгаа шиг Индра болохоор хар муур байхгүй юу? Би болохоор ирэм. За тэгээд тэрүүгээрээ яг зан ашинч дээр ер нь байгаа байлын гэсэн бид ер нь амар өөр. Тэгээд хоёр сүдэр гэдэг хоёр тал одоо тэгээд тэг нэг юмны хоёр сүдэр ч юм уу тиймэрхүү ингээ хоёр өөр өнцөг гэдэг талаас нь бид хоёр угаасаа зүгээр ингийн үед ярихтаа ч гэсэн бид хоёроос яг тийм байдаг учраас ингэж яасан байгаа нэрлсэн байгаа. Тэгээ угаасаа хүмүүс ч гэсэн харж байгаа Индра бол арай илүү юм факттай ингээ би ийм ном уншсан гэж ярьж хат би өөдөөс зүгээр надад бол тгий санагддаг. Ер нь тийм нэг нь практик нэг нь болохоор юу гэж явдаг теорис гэдэг лүү. Тэгжэл явдаг хоёр юм байна да гэд ойлгож байгаа л үү та бүх маань. Тийм. Тэгээд нэрээ өмнөх дугаараа сонсон чи хоёул амар адилхан нэг юм л тийм хөө. Би бүр ингээ хин нэгээд байгаа юусоо ойлгохгүй. Йоо. Асаал адилхан л байлгүй дээ өөртөө. Харин хоолойн гэсэн ер нь төстэй юм билий. Би гараа андуурах гэсэн. Өөрөө андуурах гэсэн. Нэр идэм шүү. Нөгөө эдит хийж явахдаа санацлаа. Та нар тэгээд үдчихвэл ер нь ямар сэдвийн талаар сонсомоор байгаагаа комент биччихүүлдэж болно шүү залуусаа. Тэгээд бодлын цагийн найзууд л үздэг байлгүй. Тийм бид хоёр бол хараад шууд хийчихдэг. Индрагийн найзуудаа ихчэнд бол юутэйс ярина. Манай найзууд гэдэг үздэм болоо дөө. Манай найзууд attention span байхгүй ийм удаа нэг цагийн подкаст сонснос гэж байхгүй. Тэгэхээр ер нь удаалах. Гэтэ яах вэ? Үдсэж байгаа нэг нэн тэгээд сэдвээ захиалж болно шүү. Ийм ямар сэдв байсан хамаагүй. Одоо ингээд угаасаа л ингээд сүулт нь хоёул ингээд япи хийсэн чи би нэг япи хийж хөө. За. Гэтэ хоёул угаасаа ингээд тохирсон шүү. Ихэндээ яг юм аа. Тийм. За би зүгээр ингээд үзэгч нэг сонсогч нартай амар инээдтэй санагдах гэж бодоод би ер нь бол Индрагаас ер нь нэлээд хэд ихж байхгүй юу. Нас бол нэлээд хэд ихж. Тэгээд Индра бит хоёр өнгөрсөн жил нөгөө нэг Morning Star үзгээд зингэлтэх рүү явсан чинь Индрагийн найзууд нь бас байсан.
Тэгэл намайг амар манай ихч гэл найзуудтай танилцуулсан чинь найзууд нь маа гэл амар танилцж мэлцэл. Тэгэл за намайг угаасаа ихч нь гэсэн юм чи ихч нилийн ихчгээд ойлгочих л үдэ гэж бодоод байж байгаа дараа нь тараад Индра чинь нэг найзтайгаа ярьж таарсан юм а. Тэгсэн чи тэр орондоор нь нөгөө найзууд нь надаас нэгдүгээр курс юм уу гэж асуусан байдаг байгаа. Тэг ингээд өөртөөс нь нэг насаар л ихч юм байна гэж бодсон гэж хэлдэг байгаа. Яа би бүр тэрийг сонсчод ямар наснаас залуу харагдах зэрэмтэй л үгүй. Би бүр гайхсан. Ингээд гайхаж юу вэ ихч нь одоо 10 жилийн төгсөд 10 жил болоод Өсрөөл 1-2 ихч гэж бодсон гэсэн шүү дээ. харин тийм тэгсэн чи ихч юм бүр хит ихч энэ жил нэрээ манай 10 жилтэй болно. Тийм аа манай 10 жилийн 1 жил болж байгаа. Гал. За. Ихэндээ амар ярьснаа сүүл рүүгээ бүр яапалч өглөө. Бадрал тарал. Хайртай. Тэр бүх юмд л баланс хэрэгтэй гэж байгаа шүү дээ. За, одоо яг төгсгөл гэсэн үг. Манай энэ дугаарыг сонсогчтой баярлалаа. Дараагийн дугаараар уулзцгаая. Stay tuned. Дараагийн дугаар бас гоё дугаар орох байх шүү. Хүлээгээд байж байгаарай. Тийм. Subscribe дараарай. Сонсон subscribe дараарай. Subscribe дараарай. Лайк дараарай. Гоё комент хийрээ. Баярлалаа.